ер нь бол монголчууд бол байгальтай их ойрхон ард түмэн гэж бол ярьдаг шээ тийм үү. Тэгэхээр та нар ч бас ерөн зүгээр өөрсдөө ингээд нэг юм хөдөө байна гэж бодоод хамгийн эхлээд ингээд нар мандахаас эхлээд та нар ингээд энэ хөдөөний энэ байгалыг та нар ингээд төсөөлөд үзээрэй. Нар ингээд өнгөж ингээд мандаж эхлэхэд юу болдог гэхээр хамгийн түрүүнд нар одоо ямар газар тусдаг гэхээр уулын ориглуудаар ингээд тусч эхэлдэг шээ тийм үү. Тэгээд яг хуу нар ингээд дэлхийг ингээд өөрийнхөө гэрлээр ингээд гэрэлтүүлж эхлэх үед ан амьтад сэрдэг. Тэр байтугай байгаль дэлхийн ургамал амьтад хүртэл яг хөөхөр сэргэж эхэлдэг ш тийм үү? Сэргэж эхэлдэг. За энэ хэмжээгээр юу гэж хэлж байгаа бурхан болвол нарыг бол маш юм гайхалтайгаар системтэйгээр одоо цохилцолтойгоор бүтээснийг бас бид нэгэд харж олноо. За тэгэхээр 90 тойрногоо бид нар харах юм бол Библийн Эхлэл номын 1-р ишлэгийг харах юм бол юу гэж хэлдэг вэ? Эхэнд бурхан тэнгэр газрыг бүтээсэн гэсэн үг байдаг. Энэ бол итгэлийн одоо суур тулгуур ишил гэж хэлж болно. Энэ үг бол бас юу вэ? Библийг нээхэд бол хамгийн одоо ихний одоо үгэнд байдаг. За энэ нь бол Библийг одоо бүрэн дүрэн ойлгох үг гэж бас хэлж болно. Үг гэж хэлж болно тийм үү? За та нараас асуух асуулт та нар энэ байгаль хэр ойрхон байхыг хүсдэг вэ? Ер нь бол аль болох цаг зав гарвал байгальтай ойрхон нар сар ургамал ан амтай гол горхтой ойрхон байхыг хүсдэг шүү дээ тийм үү? За тэгвэл бид нар яг байгаль дэлхийг харахтаа яг ямар гоё юм бэ? Ямар сайхан юм бэ? Агаар нь ямар сайхан юм бэ гэж бодохоос мэдээж энэ сайхан зүйл ч гэсэн үүнээс илүүгээр бурхан ямар агуу юм бэ? Бурханы бүтээгч чанар нь ямар гайхалтай юм бэ гэж шагшин магтах нь бол бид нар бол итгэж хүний бол дуу хоолой гэж бас хэлж болно. Итгэж хүний дуу хоолой гэж хэлж болно. За нэгэн хүн юу гэж хэлсэн бэ гэхээр бурхан болвол байгаль бол бурханы хоёр дахь Библи гэж бас хэлсэн байдаг. Яг гэвэл бурхан болвол Библи бол юу вэ гэхээр бидэнд хэрхэн аврагдахыг заадаг болвол байгаль бол бидэнд бурханы хэн болохыг зааж өгч байдаг гэж хэлж байгаа. Байгаль бол бурхан хэн бэ гэдгийг бол зааж өгч байгаа гэж хэлж болно. За тэгвэл Библиэр болохоор юу вэ? Орчин ертөнцийг бүтээсэн нар сар од мөчид гар ертөнцийг бүгдийг бүтээсэн тухай үгээр бичигдсэн байдаг бол түүний амь оруулсны хэсэг нь бол өнөөдөр энэ байгаль дэлхий юм а гэж хэлж болно. Байгалыг харах юм бол яг л Библиэр байгаа бүх зүйлүүд боддоор бий болсныг бас бид нар харах хэрэгтэй. Тийм учраас нэгэн хүн юу гэж хэлсэн бэ? Библи байгаль бол хоёр дахь Библи юм а гэж хэлсэн байдаг. Тийм учраас бид нар байгалыг хараад бурхны тэр төгс одоо тэр чанарыг бол харж олно. Түүний агуу тэр одоо мэрэгэн тэр ухааныг бас бид нар байгалаа дамжуулаад ойлгож болно. Байгаль өөрөө ч гэсэн бас бидэнд хийлж өгч яадаг. Шинэ өглөө болгон нар гардаг нь юу гэж хэлж байгаа вэ? Юу бидэнд илтгэдэг вэ? Өглөө болгон нар гарна гэдэг нь болохоор бидэрт өдөр болгон бидний амьдралд итгэл найдвар байгааг бол илэрхийлж өгдөг. Шүн болвол бас яг үргэлж гэрэл байдаг шүү дээ тийм үү? Одоо од мөчид байна, сар гариг ертөнцүүд бол дэлхийр гэрлээ үргэлж түгээж өгдөг шүү тийм үү? Энэ нь юу гэж хэлж байгаа? Бас бидэнд мөнхийн найдвар байгаа гэдгийг бас илэрхийлж байгаа. Нар жаргаад бүх зүйл харанхуй болоод дуусна гэж бодож байгаад үгүй. Бурхан үргэлжлүүлээд яг харанхуй ч гэсэн бас найдвар байгаа шүү гэдгийг бас бидэрт илэрхийлдэг гэдгийг бас бид нар харах хэрэгтэй. Тийм учраас та бүхэн одыг харахтаа ч гэсэн бас бурхны тэр яагаад энэ шүн хүн төрлөختөнд энэ дэлхий рүү тэр од мөчлийг гариг сарыг одоо гэрэлтүүлж байдаг юм гэдгийг бас бид нар бодох хэрэгтэй. Одоо та нар энд бас ингээд салхилж байгааг харж байгаа ш тийм үү? Мэдэрж байгаа ш тийм үү? Салхич гэсэн бас юу илэрхийлдэг гэж болох вэ? Салхи бол магадгүй бурхны амьсгалыг мэдрүүлж болох юм. Бурхны бас зан чанарыг бас мэдрүүлж болох юм, тийм үү? Тийм учраас салхийг бодохдоо бас заримдаа зөөлөн салхи хүртэл бурхны амар тайвнагаас мэдрүүлж яж болох юм. Тийм учраас бид нар яах ёстой вэ? Байгалыг бас бодохдоо зүгээр л салхи гэж бодохоос илүүгээр бурхны бүх зүйл бурхны мөн чанар байгаа гэдгийг бас бид нар харах хэрэгтэй гэж хэлж байна. Тийм учраас байгалыг бид нар харахтаа нэг амьгүй гэж хэлж болох юм. Гэхдээ үнэндээ бол байгаль өөрөө бидэнд бурхныг үргэлж амьд байгаа гэдгийг бол илэрхийлж одоо ойлгуулж өгдөг гэж хэлж болно. Тэгвэл өнөөдөр бид нар яаж амьдрах ёстой вэ? Бид нар энэ дэлхийн ертөнцийг харахтаа зүгээр нэг сэтгэлээ хөдлөгдөг биш. Бид нар итгэл өргөжлийнхээ хувьд бол бурханд талархдаг. Итгэл өргөжлийнхээ хувьд бол бурхныг хүндлэх, магтах, түүнийг одоо хүндлэхгүй байхын аргагүй тийм одоо зүрх сэтгэлээр орчлон ертөнцийн байгаль дэлхийг харж мэдрээсэй гэдгийг бол зааж байгаа гэж хэлж болно. За
Мөн бас байгаль дэлхий бол орчлон ертөнцийн бол бурхны одоо хүч чадал чадрыг бас мэдрүүлэхээс гадна бид бурхны бас хайрыг бас бурхны нэгүслийг бас бидэнд үргэлж сануулж идэг. Сануулж идэг. За Эхлэл 1:1 дээр юу гэж хэлдэг вүлээ? Эхэнд бурхан тэнгэр газрыг бүтээжээ. Та нар Библийг дэлгэхдээ хамгийн эхлээд эхэнд бурхан тэнгэр газрыг бүтээжээ гэж бүхэл баг уншдаг бах те. Тэрнээс хашаа уншдаг үг сайн мэдгүй. Тэрнээс хашаа ойлгодог үг сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ үгэнд итгэх юм бол Библи танд өөрийгөө нээж өгнө гэсэн үг бас байж идэг. Тэгвэл энэ үгэнд итгэх юм бол та ч гэсэн байгалыг харахтаа ч гэсэн бас энэ өвс ногоог энэ цэцгийн навчийг харахтаа ч гэсэн бас бурхан ямар лаг юм бэ? Кул юм бэ те? Мундаг юм бэ? Ямар агуу юм бэ гэдгийг бас мэдрэх боломжтой байхгүй юу? Мэдрэх боломжтой. Тийм учраас энэ байгаль дэлхийг, энэ системийг, энэ экосистемийг харахтаа юу вэ? Бурхны тэр мэрэгэн ухааныг бас харах хэрэгтэй. Чадварыг бас бид нар харах хэрэгтэй. Түүн дотор юу байгааг бас бид нар бодох хэрэгтэй. Түүн дотор юу байгаа вэ гэхээр бурхны хайр байгаа. Энэ бас түүний юу байгаа, нэгүсэл байгаа гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Бид нар Матай номон дээр харах юм бол 5 дугаар бүлэгт 45 дугаар эшлэлээс харах юм бол юу гэж хэлдэг вэ? Зөв тулан зөв тус баян болон ядуусын дээр бурхан юуг оруулдаг гэж хэлсэн бэлээ? Бороог оруулдаг гэж хэлсэн байгаа. Бурхан бүх хүмүүст яг сайн бай, муу ч бүх хүмүүс яг зориулаад энэ байгаль дэлхийг бий болгосон юм а гэж хэлж байна. Байгаль дэлхийг. Тийм учраас санаандгүй энэ дэлхий газар дэлхий бий болсон биш. Санаатаагаар зориудаар чамд зориулагдсан байхгүй юу гэдгийг ярьж байгаа гэж хэлж байна. Тийм учраас та бүхний гэсэн бас итгэл үнэмшлийнхээ хувьд гэсэн зүгээр л энийг шинжлэх ухааны нүдээр харах биш. Зүгээр л энэ байгаль дэлхий зүгээр нэг эволюцаараа явагдаж байгаа гэсэн үг биш. Энэ бурхан чамд зориулаад энэ цаг хугацаа нар сар од мөчтийг бол бүтээсэн гэж хэлж байна. За Яв ном дээр болохоор ийм ишлэл байгаа. 12-ын 7-оос 10 дугаар ишлэлээр харин одоо аратан амьтдаас асуу тэд чамд сургаг. Мөн тэнгэрийн шуудаас асуу тэд чамд хэлж өгөг. Мөн тэнгэрийн шуудаас асуу тэд чамд хэлж өгөг гэж хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл энэ байгаль дэлхийд биш үү? Бид нар нэг анзаардаг бох. Бурхны дуу хоолой байгаа. Бурхны мэрэгэн ухаан бас байгаа гэдгийг бас хэлж өгч болно. Өөрөөр хэлбэл энэ ертөнд зулууланд байгаль дэлхий бол маш утга учиртайгаар одоо бидний амьдралд оршин зэрэгцэн байгаа гэдгийг бас харах хэрэгтэй. За жишээ нь бол нэг хүн юу гэж хэлсэн бэ гэхээр цэцэгний тухай жишээ байгаа. Цэцэг яг уу гэхээр нарыг ингээд өглөө ингээд нар ингээд тусангуутлан цэцэг яг нарны тусгалыг дагаад ингэж хөдөлдөг гэж ярьж байгаа. Яг тэгвэл нарнаас гэрлээ аваад өөрийнхөө бие шингээгээд яг дулааныг өөртөө хүлээж авдаг гэж ярьж байгаа. Тэгвэл энэ юу гэж хэлж байгаа вэ? Бидний итгэлийн амьдрал бол үргэлж бурхныг дагаж амьдрах хэрэгтэй гэдгийг бас зааж өгдөг юм а гэж хэлсэн байдаг. Шууд гэсэн бас өглөө босоод яадагвэр нар тусангуутланд яадаг вүлээ? Жирэгдэг штэ. Өглөө хамгийн түрүү шууд жирэгдэг штэ. Тэгээ өглөө манай порчгоор баахан хэрээнээр гуагалсан. Би болохоор тэр хэрээнүүдийн чимээнээр өглөө 6 цагт ирсэн байхгүй тийм манай гэдэг болохоор. Наа хэрээнүүдээ алга болгоод байгаа чи. Би одоо яаж алга болох вэ? Тэгээ порчгаа хаагаад тийм. Тэгээ би гараа явсан. Өөрөөр шууд яагаад тэгж жиргэж дуурдаг вэ? Яагаад тэгвэл бидэнд нэг чухал мэдээ хэлдэг. Өнөөдөр бол шинэ өдөр, өнөөдөр бол эзний өдөр шүү гэдгийг бол гэрчит дуурдгаа гэж шүлгэлсэн байдаг. Тэгвэл модож гисэн бас дэлгэрхтээ өдрөл болгон дэлгэрдэг шээ тийм үү? Монголд бол 4 өдрөлтэй шээ тийм үү? Өдрөл болгон дэлгэрдэг нь юу илэрхийлж байгаа вэ? Өдрөл амьдралын мөчлөг бүр шинээр эхэлдэг шүү гэдгийг бас бидэнд илтгэж яадаг. Тийм учраас өнөөдөр бидний амьдрал тийм үү? Бидний амьдралын мөчлөгт ямар нэгэн зүйл бүтлгүүтгүүд бурхан яах вэ? Улирлаар дамжуулаад дахиад чамд шинэ итгэл найдвар байгаа шүү гэдгийг үргэлж яг энэ үлрэлээр дамжуулаад бидэнд ойлгуулж өгдөг юм аа. Тийм учраас байгаль дэлхийг харахтаа зөвхөн Библиэс гадна та нар байгаль дэлхийг харахтаа итгэлээ өсгөх боломжтой. Итгэлээр өсөх боломжтой. Бурхны хүндэх боломжтой юм а гэдгийг хэлж байгаа. Түрүү хэлсэн бурхан болвол байгаль дэлхийгээр дамжуулаад өөрийнхөө нэгүслийг бас бидэнд үзүүлж өгдөг гэж хэлж байгаа. Одоо манай хэм миний дургуг хүргэсэн ч гэсэн бурхан дараа тусгаж л байгаа. Өчтөр ихтер битээр маргалцсан ч гэсэн битэрээ дээр бурхан нараа тусгаж л байгаа. Бороогоо ч оруулах болно тийм үү? Тийм үү? Энэ бол бурхны нэгүсэл гэж хэлж болно. Бурхны нэгүсэл. Тэгэхээр бид нар бурхны нэгүслийг бол зөвхөн Есүс Христэд дамжуулаад ойлгодог тийм үү? Мэдээж бас бурхны нэгүслийг бас бид нар байгаль дэлхийгээр дамжуулаад бас ойлгох боломжтой. Бурхны хайр, өгөөмөр сэтгэлийг бас бид нар бодох боломжтой. Тийм учраас яг өнөөдөр бид нар хин нэгэнтэй сайнтай муутай харилцааны асуудлууд байсан ч гэсэн бурхан тэр хүний дээр юугаар тусгадаг вэ?
нараа тусгаж л байгаа тийм үү? Нараа тусгаж л байгаа. Тэнтэй адилхан бид нар ч гэсэн бас нарыг бодохдоо энэ байгаль дэлхийг бодохдоо ч гэсэн бусдтай хандахдаа бурхны өгөөмөр нэгүслийн зүрх сэтгэлээр бусдтай хандаж байгаасаа гэж бас хэлж байгаа гэсэн юм. Өнөөдөр итгэдэггүй хүмүүстээр бурхан нараа харамлаагүй. Тийм үү? Өнөөдөр итгэдэггүй хүмүүсээс бурхан бороогоо харамлаагүй. Тийм үү? Итгэдэггүй хүмүүсээс өнөөдөр газараа ч гэсэн харамлаагүй. Харин тэд нар ч гэсэн бас бурхан газараа өгсөн бас хур бороогоо ч гэсэн бас өгж байгаа шээ, тийм үү? Яг үүтэй адилхан бас бид нар яг байгаль дэлхийг харахтаа бурхан ямар нэгүсэнгүй юм бэ гэдгийг бас бид нар яг хараасаа гэдгийг бас хэлмээр байгаа. За тэгэхээр та нар өнөөдөр энэ байгальд нар сар уул одоо энэ ургамлыг харахтаа яах ёстой вэ? Өө ямар гоё мэ гэж харахаас илүүгээр өнөөдөр та бүхэн арай өөр өнцгөр хараасаа гэж бас хэлмээр. Өө ямар агуу бурхан бэ гэж. Ямар гайхалтай бурхан бэ. Ямар зүгээр нэг бинд ингээ уул хадаг хараад ингээ нэг өнгөрдөг биш. Бурхын уул толгодыг хүртэл ямар хүчтэй сүр жавхлантайгаар бий болгосон юм бэ гэж хараасаа гэж. Өөрөөр бол уул толгод ургамал энэ амьтад чинь бурхныг өөрөө бидэнд яг тунхаглаж өгдөг байхгүй. Бурхны хэн бэ гэдгийг үргэлж яг тунхаглаж байдаг юм а гэдгийг бас хэлж байгаа. Тийм учраас Давид дуул ном дээр юу гэж хэлсэн бэгээр таны мотрын бүтээл тэнгэрсийг нар сар одыг би тунгаан бодмоо. Тэнгэрийн мянган од уусын сүр жавхлан нар мандах мөч бүрд бидэнд бүтээгчээ хар түүний хүндэл гэж шивнэдгээ гэж хэлсэн байгаа. Уулыг харахад та нар чимээгүй сонсоод уулан дээр ганцаараа гэж суугаад үзээрэй. Яг л тэр бурхны тэр сүр жавхлан бурхан ямар агуу түүний хүндлээрээ тэр сүр жавхлантай бурхны дотор тэ ямар агуу орсгол дотор би амьдарч байгаа юм бэ гэдгийг нэг бодож үзээсэй гэж хэлж байгаа. Тэгээд Давидыг бид нар мэдэн шүү дээ юм уу? Давид бол эзний дотор ингээд амьдарч байхдаа зүүндээ хүнд хэцүү замыг туулсан ч гэсэн хаяа яах вэ? Хээр талд очоод, агууд очоод, ууланд очоод бурхны тэр сүр жавхлан дотор тайдгарч байсан. Түүнийг биширч хүндэлж байсан гэж хэлж байгаа. Тийм учраас хоёр дахь Библи бол энэ байгаль дэлхий өөрөө юм а гэж ярьж байгаа. Хоёр дахь дэлхий бол тийм учраас зөвхөн таныг аварсан гэдэг тэр гайхалтай бурхны тэр хайр ивэлийг бодхоос гадна энэ байгаль дэлхийн ертөнцийг харахтаа ч гэсэн та нар бас яах ёстой бурхны нэгүслийг бас үргэлж санаарай гэдгийг хэлж байгаа гэсэн юм. За мөн сүүлд нь бид нар Эхлэл номын 2-ын 17 дахь эшлээс харах юм бол бурхан хүн төрлөختнийг бүтээгээд байгаль дэлхийг бүтээгээд хүнийг бий болгосныхаа дараа та нар одоо энэ байгаль дэлхийг арчилж тордоорой гэж одоо хэлсэн байдаг шүү дээ, тийм үү? Тордоорой гэж хэлсэн байгаа. Тэгэхээр итгэж хүмүүс өнөөдөр ялангуяа энэ байгаль дэлхийг хайрлах хэрэгтэй. Хайрлах хэрэгтэй, хамгаалах хэрэгтэй. Өнөөдөр дэлхийг хүмүүс шунлаасаа болоод ашиг сонирхлоосоо болоод байгаль дэлхийг маш их сүрч, сүйдэж, эвдэж, гэмтээж байна. Бас энэ хэмжээгээр одоо геополитикийн хувьд бол маш их одоо газруудад гэмтэж байна. Дайн тулаан бас маш их газар авч байгаа гэж хэлж болно. Харин бурхан биднийг яг энэ дэлхийг хайрлаараа, гамнаараа, арчлаараа тордоорой гэж ярьж байгаа гэсэн үг хэвгүй юу? Тийм учраас бүгдээрээ яг бурханы гайхалтай бүтээлийг энэ газар дэлхийг бас хайрлаж амьдраарай гэдгийг хэлмээр байна. Тэгвэл хамгийн ихний алхам юу вэ? Наад зах бүгдээрээ хогоо хаяхгүй байхыг бас эхлэн штэ энэ ухамсарч, тийм үү? Нэг өсөнтэй энэ байгаль дэлхийг харуул өөр өгөөр бас хэлж болно. Энэ бол бид нар бурхны сүм гэж бас хэлж болно. Энэ дэлхийг бол бурхны сүм гэж бас хэлж болно, тийм үү? Зөвхөн бурхан нэг байшин дотор, дөрвөн хан дотор хязгаарлагддаг юм бол шүү, тийм үү? Тэр God is everywhere буюу хаа сайгүй оршигчоо гэж хэлдэг шүү, тийм үү? Тийм учраас бурхны яг амьд сүм болвол энэ байгаль дэлхий байгаа байхгүй. Тийм учраас бид нар байгаль дэлхийг хайрлах хэрэгтэй. Бурхан надад зориулсан учраас бид нар түүнийг яг биш одоо арчилж тордох хэрэгтэй гэдгийг та бүхэн хараасаа гэж бас хэлмээр. За би та бүхэнд нэг ийм дадлыг бас санал болгомоор байгаа. Та нар одоо өдөр бүр одоо ингээд эсвэл нэг цаг хугацаа төлөвлөөд байгаль дэлхийд гарахтаа нэг юм зуршил юм уу дадалтай болоосаа гэж бас хэлмээр юм. Энэ юу вэ гэхээр нар сар гариг ертөнц уул ус ургамал амьтыг харахтаа бурхныг магтдаг байгаасаа, бурханд талархдаг байгаасаа гэдгийг бас хэлмээр нь. Бид нар байгаль дэлхийд гарахтаа бурхныг мартаал зүгээр л ямар гоё юм бэ, ямар гоё агаартай бэ гэдээ явдаг штэ. Харин та бүхнийг гарах хүртээ бурхныг магтаж, бурхныг хүндэлдэг тийм зуршилтай байгаасаа гэж бас хэлмээр нь. Тэгэх юм бол байгаль дэлхийгээ бид нар хайрлаа гэсэн утгатай зүйл юм. За бусад бас яг бид нар бусад ах トゥ унартай гэсэн бас энэ байгаль дэлхийг хайрлахыг бас
хэлэх хэрэгтэй. Бурхан зүгээр нэг заваа эсвэл хог шороотоо тийм дэлхийг бол байхыг хүсээгүй. Яг л бидний юм эко амьдралаар амьдрахыг хүсдэг. Тийм учраас та нар бас зөвхөн өөрсдөө хог хаяхгүйгээс гадна байгаль дэлхийг арчлахаас гадна бусдад энэ зүйлүүдийг бас уриалдаг хүмүүс болоорой гэж бас хэлмээр байна. За бас та нарыг байгаль дэлхийдээ бас ярилцдаг хүмүүс байгаасаа гэж бас хэлмээр байна. Та нар өөрөө өөртөө ярьдаг шүү дээ. Бусдаа ярилцдаг, бурхантай бас ярилцдаг. Харин байгаль дэлхийг та нар сонсох хэрэгтэй. Сая Давид юу гэсэн юм бэ? Шувуудыг сонс. Өгөө яв юу гэжсэн бэ? Араатнуудыг сонс. Тэд нар та нарт хэлж өгнө. Шувуудыг сонс. Тэд нар та нарт бурхныг хэн бэ гэж хэлж өгнө гэжсэн. Тэгвэл шувууд юу гэж хэлдэг вэ? Жирэгж байгаа тохиолдолд нь бол эзэн болов шинэ өглөө гэдгийг бидэрт яг сонсгож байгаа гэсэн үг шээ, тийм үү? Салхийг та нар сонсоороо, салхитай яриараа гэж хэлж байгаа. Заримдаа хүчтэй салхи яг Бурхны зан чанарыг, мөн чанарыг бидэнд илтгэж өгдөг. Намуухан салхи Бурхны амар тайвныг бидэнд илтгэж өгдөг шээ, тийм үү? Заримдаа хүчрхэг амьтдыг та нар бас хараад үзээрэй. Бурхан заримдаа астан мэт байдаг, заримдаа хураг мэт байдаг гэж хэлдэг шээ, тийм үү? Тийм учраас байгаль дэлхийг харахтаа та нар яах ёстой вэ? Ярилцаараа, сонсоороо, уул толгод дээр очиж, оргил дээр очиж та нар яах ёстой вэ? Бурхныг бүтээсэн байгаль дэлхийг та нар сонсоод үзээрэй. Тэгвэл тэдэрт та нарт Бурхныг гэрчлэх болно, илчлэх болно гэж хэлж байгаа. Өнөөдөр бид энэ хотын дуу чимээ, мөнгө, төгөөрөг, ажил, төрөл, харилцаа гэдэг маш олон дуу чимээний дунд байгаа. Харин та нар энэ дэлхий дээр уул толгод, мод жимс, гол горхны чимээг сонсоорой. Тэгвэл Бурхны амар тайвныг сонсох болно. Бурхны тэр оршихуйг, хайрыг сонсох болно. Амен. Тэгээ бүх хүмүүстээр үргэлж нэгүслээ харамгүй өгчөөд тэр Бурхны тэр оршихуйг гэсэн та нар бас энэ байгаль дэлхийг сонсох боломжтой. Тэгээд итгэлээр бид нар өсөх болно. Амен. Тэгвэл хоёр төрлийн Библи байна гэж ярьж байгаа шүү дээ. Нэг нь бол энэ Библи байгаа. Нөгөө Библи хаана. Нөгөө тэр бол байгаль яг оригиналаар байна шүү дээ, тийм үү? Хамтаа залбирцгаая. Тэгээ бүгдээрээ байгаль дэлхийн төлөө